Өнөө цагийн хамгийн алдартай бүхний хайрыг татсан жүжигчин бол Keanu Reeves. Point Break, Speed, Matrix, Constantine гээд 1990 болон 2000-ад оны хамгийн шилдэг акшн кинонуудад Keanu Reeves гол дүрийг бүтээсэн. Орчин цагт бол түүнийг Баба Яга буюу John Wick-ийн дүрээр нь дэлхий дахина тэр дундаа залуу үеийнхэн илүү мэдэх байх. Гэвч 2000-ад он түүний хувийн амьдрал түнтгэн гарц тохиож, амьдрал нь тэр чигтээ оронгороо эргэж, жүжигчний карьер нь ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр уруудаж эхэлсэн. John Wick-с өмнө тоглосон кинонуудыг харахад л энэ бүхэн ойлгомжтой. Гэтэл 2014 онд орчин цагийн акшн тулаанд жанрт шинэ стандартыг тогтоож чадсан John Wick нээлттэй хийсэн юм. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр John Wick франчайзын талаар болон хэрхэн акшн жанрыг өөрчилсөн талаар ярьцгаая. Who? The fucking nobody? That fucking nobody is John Wick. 2014 оноос өмнөх акшн жанрын кинонуудыг иргэнэг санацгаая. Чичиргээтэй камер, нүд эрэлжилмээр хурдан кат, шаардлагагүй их CGI гээд үзэхэд хүндрэлтэй кинонууд маш их бий. Мэдээж энэ үе чанартай iconic болсон бүтээлүүд ч зэрэгцэн гарсаар байсан. Mission Impossible, Bourne, James Bond, Ip Man, галзуу хурд гэх мэт томоохон франчайзууд эд үе дээрээ байсан. Үүнд 2011 онд нээлттэй хийсэн Индонез бүтээл The Raid-ийг дурдлагыг орхиж болохгүй. Барууны уналтанд ороод байсан акшн жанрт дорны шин салхийг оруулж, гайхалтай тулааны дэглэлт, үзэхэд ойлгомжтой зураг авалт эвлүүлгийг маш бага төсвөр хийж болдгийг харуулсан. John Wick-ийн амжилт ч энэхүү бүтээлтэй салшгүй холбоотой. Өөрөөр бол The Raid байгаагүй бол John Wick бүтэхгүй байх байсан гэсэн үг. Тэгвэл 2014 онд Chad Stahelski, David Leitch гэх стантмен буюу каскадер уран бүтээлчид олон жил бодож хүсэж явсан акшн киногоо найруулж, өөртөө битгий хинэж төсөөлөөгүй маш том франчайзыг бүтээсэн юм. Яг өндөө ердөл 20-30 сая долларын өртгөөр бүтсэн, амжилттай болох хэсгэн жиргэлзээтэй, ямар ч найруулагчийн туршлагагүй уран бүтээлчид ажилласан инди кино байсан гэхэд буруудахгүй. Гэтэл энэхүү бүтээл зардлаа 3-аас 4 дахин нугалж, орчин цагийн кино урлагт тэр дундаа акшн жанрт цоошинд босхийг тавьсан юм. Үндсэн 4 бүрийн хэмжээний кино, нэг телевизийн мини цуврал, prequel comic, энэ 7 хоногт нээлттэй хийж буй spin-off кино Ballerina, мөн CinemaCon дээр зарласан анимашн кинонууд гээд маш олон бүтээлүүд бидний хүлээж байна. Хамгийн гол нь тэдгээр бүтээлүүд үзэхэд үнэхээр зугаатай, чанартай байж болоод байгаа юм. Харин яаж гэдгийг тайлбарлацгаая. Үүнийг тайлбарлахын тулд акшн кинонд John Wick-ийн тавьсан стандарт шууд холбоотой. Тэр бол мэдээж тулааны дэглэлт болон түүнийгээ үзэгчдэд хэрхэн харуулах вэ гэдэг асуудал. Маш сайн тулааны дэглэлттэй ч зарим хэсгийг ойлгоход хэцүү, нүд тогтож харахад хүндрэлтэй асуудал олон бүтээлд бий. Харин John Wick дээр үүнийг хэд хэдэн түвшин ахиулж чадсан юм. Юун түрүүнд бид киноны зорилгыг ойлгох хэрэгтэй. John Wick бол сүртэй зохиол, далд утга санаа гэхээсээ илүү цэвэр тулаан дээр суурилсан бүтээл. Түүнийгээ ч маш сайн харуулж, анги ахих бүртээ илүү том цар хүрээтэй хүнд тулаануудыг үзүүлдэг. Гэхдээ сүртэй зохиол байхгүй ч гэлээ дөрүүдэд тулгарч буй асуудал, тэрхүү ертөнцөө маш ойлгомжтой, зэгцтэй тэлж харуулдаг нь муу зохиолтой гэсэн үг ягаад ч биш. Энэ талаар видеоны төгсгөл хэсэгт илүү дэлгэрэнгүй ярих болно. Харин энэхүү франчайзыг бүтээсэн Chad Stahelski, David Leitch нар өөрсдөө тулааны урлагийн маш олон жилийн туршлагатай акшн кино ямар байх ёстойг хамгийн сайн мэддэг. Жишээ нь Chad Stahelski гэхэд л кикбокс болон холимог тулааны мэргэжлийн тулаанч байсан ба хожим акшн киноны ертөнцид хамгийн нэр хүндтэй нөлөө бүхий хүмүүсийн нэг болсон. Түүний оролцсон, тулааны дэглэлт хийсэн, орон тоглогчоор ажиллаж байсан кинонуудыг дуртаад байвал дуусахгүй. David Leitch ч мөн адил. Хамгийн сонирхолтой Chad Stahelski The Matrix кинонд Keanu Reeves-ийн stunt-double буюу орлон тоглогч нь байсан. Харин энэхүү хоёр уран бүтээлч маань өөрсдийн гэсэн акшн киног эцэст нь нэгэн бүтээж, одоо бол хоёулаа хамгийн шилдэг акшн найруулагч болсон. Гэхдээ бүх зүйл анханасаа тийм байгаагүй. Chad Stahelski The Matrix кинонд ажилласныхаа дараа David Leitch дээр очиж тэнд харсан зүйлсээ түнд гайхан ярьсан гэдэг. Chad came back from The Matrix and he was like, here's what's happening, guys. Like, they shoot and edit their own stuff. They choreograph and they cut it all together and they're like telling their own stories and their own sequences. And they're like, we got to do this. This is the way we should be approaching all this stuff. Үүнээс хойш тэд өөрсдийн стант багийг бүрдүүлж, цаашлаад стант үйлчилгээ үзүүлдэг компани хүртэл байгуулж, дан ганц стант гэлтгүй зураг авалт, камерын өнцөг, эвлүүлэг найруулга дээр туршлага хөрөнгөлүүлсээр John Wick-ийг бүтээх алхмаа баг-багаар хийсэн. Тэд анхнаасаа John Wick-ийг бүтээхдээ хамгийн сайн тулааны дэглэлттэй, хамгийн бага каттай, зөв зураг авалттай байхаар төлөвлөж хийсэн. Тэр нь ч амжилттай болсон. Хамгийн чухал нь гол дүрийн жүжигчнээс эхлээд найруулагч болон түүний багийн гишүүд бүгдээрээ нэг алсын хараатай, нэг сонирхолтой, хийж байгаа зүйлээ хамгийн сайн мэддэг учраас л John Wick энэ амжилтанд хүрч чадсан.
Үүн дээр нэмээд John Wick franchise өөрийн гэсэн хэм маяг, стилийг бий болгосон нь франчайзыг улам амжилттай болгоход хүргэсэн. Ямар ч сул үйлдэл байхгүй, гар далайлт, бууны нэг ширхэг сум хүртэл бүгдээрээ зоригтой. R-rated биш гэлээ. Ямар ч шүүлтүргүй элементүүд, буу болон тулааны урлагийг хослуулсан ганфу, неон гэрэл өнгө, электро хөгжим, эцэс төгсгөлгүй үргэлжлэх акшн дээр нэмээд visually үзүүштэй гоо зүйтэй байдал нь John Wick-ийн хамгийн чухал стил. Өөрөөр хэлбэл John Wick хүчирхийллийг хамгийн гоо зүйтэйгээр харуулж чаддаг кино. They throw some ideas at me, I throw some back at them, or bounce them off the writer, take those ideas, put those in the script. It helps everyone's imagination see the scale of what you're trying to do, the depth, the color, the pattern, the framing. Нарийн ажиглаад харуул John Wick-т бүх жанрын элементүүд харагдана. Энэ нь анханасаа франчайзыг өөртөө бүтээсэн учраас хангалттай хэрэгжүүлөөтэй байгаа явдал. We kind of made a decision like what do we love and we wrote it up on we love Wu Jiao films, we love Chambara films, we love westerns, we love John Ford, we love Sergio Leone, we love Bernardo Bertolucci, we love Tarkovsky, we love Wong Kar-wai, we love Zhang Yimou, Akira Kurosawa, we love Steven Spielberg, all these great directors of action at the time or storytelling, and we just went, well, fuck it. We're just going to combine everything we love and build our own franchise. Нөхөө бүтээлийн ачаар бусад акшн киноны чанар их сайжирч, үзэгчдийн босго илүү томорч, бүр John Wick-тэй ижил концепттэй маш олон бүтээлүүд гарсан. Гэхдээ маш бүтээлчээр. David Leitch-ийн хариусан Atomic Blonde хүртэл тухайн үедээ John Wick-ийн эмэгтэй хөлбөр хэмээн яригдж байсан түүхтэй. Цаашлаад Russo ах トゥ усын Extraction, Nobody, дэлхийн 2 дугаар дайны үед өрнөх Sisu, Өмнөд Солонгосын Ballerina, Dev Patel-ийн Monkey Man гээд маш олон чанартай бүтээлүүд гарсан. Гэхдээ John Wick-ийн хувьд эдгээр ижил төрлийн бүтээлүүдээс өөрийн гэсэн стилээрээ ялгарч чадсаар байгаа юм. Харин франчайзыг хамт эхлүүлсэн Chad Stahelski, David Leitch нар дан ганц John Wick-ээр зогсолгүй маш олон мундаг бүтээлүүдийг гаргасаар байгаа юм. Chad Stahelski John Wick ихний 4 ангийг найруулж, яг одоо гарч буй Lazarus анимыг алдарт Watanabe Shinichiroтой хамтран бүтээж, удахгүй нээлттэй их балериныг хариуцсан продюсерээр ажиллаж, Ghost of Tsushima тоглоомын live action киног найруулахаар болсон. Харин David Leitch франчайзын ихний ангийг хамтран найруулж, Atomic Blonde, Deadpool 2, Hobbs & Shaw, Bullet Train гээд хамгийн үзүүштэй 6 кинонуудыг найруулсаар байгаа юм. Тэгвэл өмнө дурдсан John Wick муу зохиолтой биш гэдгийг одоо тайлбарлацгаая. Яг үүндээ маш сайн зохиолтой бүтээл гэж хувьдаа боддог. Мэдээж заримдаа арай л хэтрүүлэгтэй зүйлс байдаг ч, world building буюу тэрхүү зохиомл ертөнцөө хэрхэн үнэмшлэгээр тэлж харуулж байгаа нь үүний хамгийн том жишээ. Юун түрүүнд ихний анги дээр бид John Wick маш алдартай алуурчин гэдгийг мэддэг. We call him Baba Yaga. Үүнээс цаашлаа түүний өшөө авалтын замд алуурчдын нууц нийгэмлэг, түүнтэй ажил маш олон хүнсний алуурчид байдаг. Тэдний орох тусгай зочд буудал буюу Continental гээд олон зүйлийг мэдэж авдаг. Мөн тэрхүү ертөнц өөрийн гэсэн зохион байгуулалт болон дүрм журамтай. Хэрвээ дүрмийг зөрчвөл үр дагавар нь заавал ирдэг. Үүнийг ч John Wick 4 ангийн турш амссаар төгссөнийг мэдэж байгаах. Анги их бүрт үйл явдал илүү хурцтаж 12 гэмт хэргийн бүлэгмийн толгойлогчдоос бүрдэх The High Table-ийн талаар бүр High Table-ийн дээр орших The Elder гээд маш олон зүйлийг мэдэж авдаг. Харин High Table-ийн дор ажилладаг John Wick-ээс дутгааргүй алуурчид 4 ангийн турш гарсныг санаж байгаах. Kench бас тэдний нэг. Гисэн идэж зохиолчид бүхнийг хэл болголгүй тэрхүү underground нууц нийгэмлэгийг нууцлаг хിവэр нь байлгаж чаддаг. John Wick 3 болон 4 дээр гарсан Russo Roma буюу Орос болон Беларусчуудын гэмт хэргийн бүлэгмийг санаж байгаах. Тэд бол High Table-д өөртөө суудлыг эзэмшдэг гэр бүл. John тэрхүү гэр бүлийн гишүүн бичгэлээ толгойлогч нь түүнийг өргөн авч алуурчин болгоход бэлтгэсэн. Харин Russo Roma-д ирчүүд нь барилдаж, эмэгтэйчүүд нь балерина буюу балет бэлдэж байхыг бид 3 дугаар анги дээр хардаг. Тэгвэл яг тэр балетчид дундаас Eve Makaro гэх дүрээр балерина нэртэй киног хийж 6 сарын 6-нд буюу маргааш нээлттэй хийх гэж байгаа билээ. Билээ хувьдаа маш өндөр хүлээлттэй байгаа бөгөөд энэхүү сонирхолтой нууцлаг ертөнцийг улам илүү тэлж John Wick-ээс гадна юу болдог вэ гэдэг нь өөрөө хамгийн сонирхолтой. Нэмээд мэдээж Ana de Armas гол дүр. Харин үйл явдлын хувьд John Wick 3 болон 4-ийн хооронд болж байгаа учраас John Wick-ийн хийсэн зүйл тэрхүү ертөнц болон бусад дүрүүдэд хэрхэн нөлөөлж байгааг илүү сайн харуулах үзье. За тэгээд хамгийн хайртай акшн франчайз маань цар хүрээгээ улам тэлж ертөнцөө болон лороо улам сонирхолтой болгосоор байгаа юм. Харин та бүхэн 2017 оноос эхлэн гарсан John Wick-ийн тэтгэвртэй гарахаас өмнөх үйл явдлыг харуулах комик зурвал, мөн Continental зочд буудал хэрхэн бий болсныг харуулах телевизийн мини зурвал, дөнгөж нээлттэй их гэж байгаа балерина киногч бас заавал үзээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Yeah. You